өргөмэн үзүүлж байна. Бизнес үүрэг нэвтрүүлэг энэ удаа оюутлогоо компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Баясгалан урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөн оны 11-р сард засгийн газрын сонгон шалгаруулалтаар оюутлогоо компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ажиллаж байна. Тэрээр өмнө нь Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод JP Morgan, Nomura Securities International хөрөнгө оруулалтын банкудад ажиллаж байсан туршлагатай. За сайн байна уу? За ажлын амжилттай юу? Бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт маань ярилцсан баярлалаа. Оролцуулж аваад маш их баярлалаа. Монголд ирээд хэдэн сар болж байна? Монголд ирээд одоо 3 сар. За Монгол ямар байна? Монгол гоё нөө одоо цагаан гаргуулаараад грантаа цагаан гаргуулаад ер нь гоё лаа. Одоо яг эд нөгөө карантинд тавигдаад солирч эхэлж байгаа яг л нэг юм бужигддаг үеэлээ л да. Монголч бас л тэгэл ковидгүй байвал бас бужигддаг штеп. За ороод тахтай ярьцгаая. За оюутлогын тузын гишүүнээр бол 2020 оны 11 сард гээд өнгөрсөн 11 сард томилогдсон юм байлээ. Анх удаа Монголын засгийн газраас сонгон шалгаруулалт зарлахад 40 хүний анкетаас өөрөө шалгарсан юм байлээ шүү дээ. Тэгэхээр тузын гишүүний ажлаа аваад бол удаагүй байгаах. Тузын гишүүн юу хийдэг талаар хоёулаа нэвтрүүлгийнхаа дунд хэсэгт ярив. Одоо илүү өөрийнх нь хаана ямар сургууль төгсөв, өмнөх ажлын туршлагаас нь яриулъя гэж бодож байна. Монголдо бараг 10 жил байхгүй гадны компаниудад, гадаад орнуудад ажиллаж байгаад саяхан ирсэн юм байлээ шүү дээ, тий. Дунд сургуулаа Монголд төгссөн биз дээ. Тэгсэн. Миний хувьд бол Улаанбаатар хотын хүүхэд. Улаанбаатарт төрж өссөн. Тэгээд 10 жилээ бол 11-р дунд сургууль гээд баруун дөрвөн замд идэг физик математикийн гүнзгийрлсэн сургуулийг 2004 онд төгсөөд тэгээд 10 жилээ төгсөнгүүтээ шууд би Балгаар дахь Америкийн сургууль гээд сургуульд бизнес удирдлагаар бакалавр суралцаар явж исэн. Тэгээд 2008 онд бакалавраа төгсөөд одоо ажлын байр хайгаад байж тэл яг тухайд нөгөө Монгол дуулуурхайн салбараа аягүй цэцэглээд хөгжөөд явж исэн. Тэгээд миний хамгийн анх ажилд орж исэн компани бол Southco Business гээд бас өмнө говьд нүүр салбарладаг, Cox нүүр салбарладаг компанид би хамгийн анх тооцооны нэгтгэл матгчаар орж исэн. Тийм тэгж л ажлын гараг. Гадны хөрөнгө оруулалттай компани, толгой компани гадаад байдаг лөө. Тэгвэл Southco Business ч. Тийм Southco Business гээд Монголд үйл ажиллагаа явуулдаг толгой компани Southco Resources гээд бас Канадын компани. Торонто, Хонконгийн хөрөнгийн бэлж дээр хувьцаа харилцдаг тийм компани хамгийн анх орж одоо ажлын гараа эхэлчихсэн. Тэгэл хамгийн анх тооцооны нэгтгэл матгчаар дөнгөж сургуулаа төгсөөд ирсэн хүүхэдтэй. Хамгийн анх ажилд ороод тэгэл баримт үтгээс эхлээл ер нь тэгэл ажилдаа орж исэн. Тийм. Нөгөө олон пата баримтууд ингэж мэдгэж юу. Тийм. Угаасаа нэгтлэнгууд ч ер нь нэг тийм айгүй бичиг баримттай одоо орооцолсон тийм ажил хийдэг хүмүүстэй. Тэгэл хамгийн анх хамгийн багаас нь одоо баримт үдэж эхлээл тийм. Тэгэл журнал шивсэн журналаа ахлахны одоо шалгуулаад тэгж ажлын гараа хамгийн анх эхэлжсэн. 2 жил хагас ажилласан баг. Тэгээд яг ажиллаад байжсэн чинь Монгол дахь одоо боловсон хүчний чадварыг сайжруулъя. Ирээдүйн одоо компанийн удирдлагыг бэлдээ. Гэхдээ Монгол хүмүүсийг бэлдээ гэсэн тийм бодлого явуулаад тухайд хамгийн анхны Хонконг дахь толгой оффистаа Монгол хүмүүсийг аваачиж ажилуулъя. Тийм хөтөлбөр зарлаад тэгээд ихэд би тэрнийг айгүй олцооргож тэрэнд би материалаа өгч ирсэн. Тэгээд яг компанийн бүр гүйцэтгэх захиралтай ярилцлага хийгээд бас айгүй зорилттой асуултууд асуугаад надаас тэгээд ярилцлага өдгөн програмд би тэнцээд 2011 оны 2 сард би Хонконгт төв оффист очиж ажиллахаар явж ирсэн. Тэгээд Чикагод мастера бас бизнесийн удирдлагын мастер хамгаалсан байлээ шүү. Бизнесийн удирдлагын мастер хамгаалаад Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын банкнд ажилласан байлээ. Тэгээд мастера хамгаалж байхдаа юу хийв? Тэр хөрөнгө оруулалтын банкнд ямар шалгуураар тэнцэжсэн бэ? Тэр нь бол Америкт бизнесийн удирдлагаар суралцах гэдэг бол нэг сурхаасаа илүүтэйгээр ер нь бол ажил горлох процесс юм билээ л дээ. Би бас тэр сургуульд явахаас өмнө сайн мдээгүй. Би одоо очиод 2 жил ингээл айгүй сайн хичээгээл те. Айгүй их юм сураал тэгэл явах юм баг гэсэн чи яг жигнээс бол бизнесийн удирдлагаар сурах гэдэг бол одоо карьераа өсгөн дэмжүүлэхтэй эсвэл одоо өөрчлөх одоо эсвэл өөр нэг салбарт орох тиймэрхүү л ер нь процессор явагддаг юм байлаа. Тэгээд яг 2013 онд сургуультай яваал очсон чинь шууд нөгөө нэг
компаниуд одоо хүүхдүүдийг ажилд авах те компаниуд шууд кампус дээр бүрж ирэл те манай компани саналбтрын юм хийдэг ийм ажлаа энэ төр ингээл танилцуулаад хэлсэн. Тэгээ би нөгөө түрүүний хэлжсэн Хонконгд ажиллаж байхдаа би ер нь хөрөнгийн зах зээл те бирж дээр хувьцаа одоо борлуулах, бонд босгох, зээл авах гэх мэтчлэн тиймэрхүү бас төслүүдээр ажилладаг байсан л да. South Korea Resource ажилладаг байхдаа. Тэгээд одоо тухайн хөрөнгийн зах зээлийн анхны мэдгэдэгтүүнүүдийг ер нь бол авцсан. Тэгээд хөрөнгө оруулалтын банкуд те тухайн процесс, тухайн гүйлгээнүүд дээр яг ямар ажил хийдэг, ямар зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг тал дээр яг нэг тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байсан. Угаасаа хөрөнгө оруулалтын банкудтай хамтарч ажилладаг байсан бид нар. Тэгээд ер нь тэр хүмүүсийн хийж байгаа ажил надад айгүй таалагдсан. Айгүй өргөн цар хүрээтэй те зөвхөн санхүүгийн биш одоо тухайн салбарын одоо ирээдүйн төлөв ямар байгаа, одоо тухайн компани давуу тал нь юу юм, удирдлага нь ямар стратегтэй ажиллах хэрэгтэй гэх мэтчлэн айгүй өргөн цар хүрээтэй ажилдаг. Ингээл зөвхөн ингээл нэг Excel дээр тоо бодоод авахгүй те. Тэгээд тэр нь надад айгүй таалагдаад би ер нь бол Америк руу явахдаа би сургуулаа төгсөөд би хөрөнгө оруулалтын банкир болно гэсэн тийм зорилго тавиал явчихсан. Тэгээд айгүй хурдан ингээл очингууд компаниуд хурж ирэл манад орооч те. Тэгээд угаасаа яалтчгүй нөгөө хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохоор яг зөвж байгаа байна. Америкт ч нөгөө нэг юу target school-ууд гэж байдаг те. Одоо зөвлөх сургуулиуд гэж байдаг. Компаниуд өөрсдөө очиод хүмүүс нөгөө айгүй өндөр шалгуураар ингээд тэнцээд орсон хүмүүс байдаг учраас те. Очоод шууд эндээс одоо хүүхдүүдийг авахд одоо боломжтой гэж үзээ те. Тэгээд очоод шууд компаниудтай уулзаал одоо networking гэж ярьдаг те. Хүмүүстэй уулзаж ингээд одоо яриа өргөнүүлээл те. Тиймэрхүү процессор явж агаад тэгээд нөгөө одоо би нэгээ таньж байгаа юм л та. Тэгээ би одоо баясгалан гэж хувь хүний хувьд би одоо ямар хүн бэ гэдгийг мэдээ. Тухайн компани одоо бид нар иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг. Манай одоо компани соёл бол ийм ч юм уу те. Тэрийгэ танилцуулаад ингээд би нэг танин мэдэх маягийн тийм процесс явагдаж агаад тэгээд 9 сараас эхэлж явагдаж агаад 12 сар хүртэл тэр процесс явагдаж байгаа. 12 сард одоо тухайн хүссэн компанид материалаа өгдөг. Тэгээд материалаа өгсөний дараа бол 1 сард ярьсан. Бараг өөрөө сонгон шалгаруулах нь шүү дээ. Олон компаниудтай уулзж байгаа. За би энэ чиглэлээр мэргэжиж ажиллах юм чи энэ компанид орж ажиллая гэдэг тийм яг зөв. Тэгээд одоо бизнесийн удирдлагын магистраас сурахаар төлөвлөж байгаа хүмүүст бол сургалтаа явахаас өмнө яг ямар чиглэлээр ажилламаар байгаагаа англи сайн тодорхойлцоод очихгүй л очингууд чинь одоо хөрөнгө оруулалтын банкрууд ч ирээл те технологийн компаниуд ч ирээл Google, Amazon гэх тэгэхээр бас нэг сургалттай юм шиг санагдал те. Тэгэл консалтингийн компаниуд ирээл McKinsey, Bain энэ төр гэж хурж ирээл ингээл тал тийш жоохон татагддаг юм билээ тий. Тэгээд жоохон тэгж ярьж явж байхад ерөөхдөө нөгөө ажлын туршлагыг л их хардаг бах та тий. Тэгээ одоо хувь хүний чадвар мадварыг л харах уу? Тийм. Ер нь бол яг нөгөө өмнө нь юу хийжсэн те. Одоо тухайн ажлын байранд яг ямар давуу тал авчрах гэж байгаа яг одоо мэрэгжлийн хувьд боловсролын хувьд ч юм уу те. Тэгээд дээрээс нь хувь хүний одоо хандлагыг айгүй хардаг юм билээ Америкт хүмүүсийг ажиллах. Хувь хүний хандлагыг харахтаа тэр асууж байгаа асуулт ч гэдэм үү яг ямар байдлаар харах уу? Тэгээд ер нь бол ямар хувийн асуултууд асуух вэ гэхээр чи яагаад манай компанид одоо ажилд орох гэдэг байгаа юм ч юм уу те. Ажилд орохыг хүсэж байгаа ч юм уу нэг тийм айгүй хэлбэр асуултуудаар асуугаад тэгээд тухайн хүн одоо яагаад манай компанид ажилд орох гэж байгаа гингүүд тухайн хүн яг манай компанийг сайн судалсан байна уу те. Яг үнэхээр манай компанид орох гэдэг бол манай компани яг юу хийдгийг сайн мэдэж гин үү те. Өмнө болсон одоо түүхийг уншсан байна уу гэх мэтчлээ. Тэгээд дээрээс нь хувь хүний зүгээс болохоор одоо ярилцлагын явцад иймэрхүү асуултууд асуудаг. Чи одоо ингээд ажлын ч юм уу те хувийн амьдралын туршид ямар нэгэн бэрхшээлтэй учрж ийсэн үү? Тухайн бэрхшээлээс яг юу сурч авсан бэ те? Одоо чиний одоо амьдралд нөлөөлөх сургамж юу байсан бэ ч юм уу те тиймэрхүү асуултуудыг асуудаг. Тэгээд дээрээс нь одоо тухайн ярилцлагын явцаас гадна бас өөр нэг айгүй хүмүүсийн айгүй үнэлгээ өгдөг юм нь болохоор тухайн хүнтэй ярилцлага хийснийхэн дараа маргааш нь заавал баярлалаа гэсэн юм ил явуулах хэрэгтэй. Цаг гаргаж ярилцсан хүн нөө. Цаг гаргаж надтай ярилцлага хийсэнд маш их баярлалаа те. Одоо бид хоёрын ярилцлах хугацаанд те. Одоо таны энэ гадаадд ингэж ажиллаж исэн туршлага чинь надад их таалагдсан ч юм уу те. Ингээд дэрсэн юмныхын талаар одоо нэг жишээ дурдаад ч юм уу те. Тэр нь одоо тэр хүний хандлагыг харуулдаг. Тэгээд ер нь бол одоо өөрийгөө л ингээд судалчлаа л те. Өөрийгөө тухайн компанид ажиллах айгүй их хүсэл эрмэлзэлтэй байгаагаа л ер нь бол ингэж харуулах хэрэгтэй байхгүй юу? Энийг бас айгүй олон хүн сонсоосаа гэж бодож байгаа байхгүй. Би одоо сүүлийн үед ингээд манай компанид сэтгүүлч авах гал, менежер авах гал олон ажлын ярилцлага хийж байна л да. Тэгээ өмнө ингээд иймэрхүү юм сонсохоор за энийг бараг хүн болгон мэддэг байлгүй дээ, хүн болгон л хэрэгжүүлждэг байлгүй дээ ийм юмыг гэж одоо нөгөө компаниас судалсан байдал ч гэдэг юм уу те. Тэгэхээр үнэхээр яг тийм судалсан хүн ирдэггүй юм билээ. Танахыг мэднэ. Би таныг танина. Таны нэвтрүүлгийг үзчихсэн гэдэг. Яг ингээд өөрөгийн минь сайт ч юм уу медиа компани юу хийдэг вэ гэдгийг судлаагүй. Зүгээр л ингээд дуудахаар нь хүрээд ирчихсэн. Тэгээд одоо үнэхээр ормоор байгаагаа ч юм уу эсвэл ажлын ярилцлаганд орчоод орхоо болжлоо ч гэдэг юм уу тэр мэрийг ингэж буцааж илэрхийлдэггүй манайд бол.
Тэгээ тэр бол яалчгүй бас ингэж байнга ярьж ойлгуулж яхах стайл юм байл л дээ. Тэр нь тэгээд хамгийн одоо гол юу н одоо шалгуур нь юм уу те тэрийг хандлага болчиход байгаа байхгүй те чи үнэхээр манай компанид ороод үнэхээр сайн ажиллах юм уу те тэр чи одоо өнөөдөр манай компани хэр сайн судалсан байна те бид нар яг юу хийгээд байгааг сайн мэддэм үгүй юу гэдгээр жил жоох илэрхийлээд татдаг юм лээ л те тэгэл тэр дундаас Нью-Йорк дахь хөрөнгө оруулалтын банк сонгосноо тий. Тийм. Би тэгээд одоо буцаад нөгөө юу ажил горлох одоо процесс дээр ярих юм бол тэгээд 9 сараас 12 сар хүртэл хүмүүстэй аягүй сайн танилцаад тий. Тэгээд очоод шууд уу? Тийм. Очоод шууд баг хичээл эхлэхээс өмнө компаниуд үргэлжлүүлдэг байхгүй юу? Тэгээд тийм болохоор сургуультай явхаас өмнө яг ямар ажлыг горлоод байгаа юм тий. Тэрийг аягүй сайн тодорхойлчод очихгүй бол очоод хүүхдүүд нөгөө аягүй стресстэй юм хэлээ л тий. Яг хаана ажилд ормоор байгаа ч мэдгүй. Тэгээд тал тал тийшээ гүйж аваад ямар нэг юмнаас нь хоцорчдөг ч юм уу тий. Тийм тэр нь аягүй чухал юм байлаа. Тэгээд миний хувьд болохоор би хөрөнгө оруулалтын банкэр болно гэж төлөвлөсөн байсан болохоор аягүй амар байсан шууд банкудаа уулзаад явцсан. Тэгээд би Лондон, Нью-Йорк хоёуланд нь ер нь жоохон ажил горлж хайсан. Тэгээд Лондонд болохоор Европын том банкудтай тий одоо Credit Suisse ч юм уу тий. Одоо Barclays ч юм уу тий тэр банкудтай болохоор Лондонд очиж одоо ярилцаад Нью-Йорк болохоор Америкийн том банкуд те JP Morgan, Goldman Sachs, Bank of America гэх мэтчлэн нэг 7 хоногийн хугацаанд л ингээл баг 10 хэдэн банктай ярилцлага гэдэг байхгүй юу. Бизнес хөдөлгөөр магистр хамгаалж байгаа хүмүүс бас нэг асуудал гэдэг нэг айгүй үн төлбөр айгүй өндөртэй ингээд сургуульд явчихдаг те. Тэгэл зээл аваад ингээд сургуулийн төлбөрөөр төлчдөг. Тэгээ сургуулаад төгсөөд дараа нь айгүй сайн өндөр цалинтай ажилд орж тухайн зээлээ буцааж төлөх ёстой гэсэн нэг тийм дарамтлаг биш зээлэр явсан гэсэн үг үү те. Би тэтгэлэг авсан л та. Тэгээ сургуулиасаа нэг 50% тэтгэлэг авсан боловч бас тэгэл үлдсэн 50% амьдралаа өргөдөг гэх мэтчлэн бас бусад асуудлуудаа зээл дээр зохицуулсан байхгүй юу. Тэгээд нөгөө айгүй юм сэтгэл санааны хувьд айгүй дарамттай. Тэгээд 7 хоногийн дотор заавал ажил олгох хэрэгтэй. Төгсөл бөө өөр хүлээж байгаа гэж бодгоос те. Тэгээд нэг цард ярилцсан дараал банкудтай ярилцлага хийгээл ер нь л яванда магистраа төгсчөөд Монгол одоо тодорхой хэмжээний ажлын дурчлага хөрөнгөлүүлчихэд дараа нь Монголдоо л ирж ажиллана гэсэн тийм зорилготой байсан болохоор JP Morgan-аас надад төгсөн санал бол яг уулуурхайн чиглэлээр хөрөнгө оруулалтын банкэр хийх санал иржсэн байхгүй юу. Тэгээд JP Morgan-ы би саналыг аваад тэгээд тухайн зундаа 2014 оны зунд одоо 1-р курс 2-р курсын дундах зун гэсэн үг байхгүй юу. Шууд ажилдаа орсон. Дадлагын. Гэтэ бас сонирхолтой те. Ингээд мастер сурахаар очоод бараг хичээл нь эхлэх байхад ажиллах газраас сонгочоод тэг хичээлээ хийнэ гэдэг чинь ингээд юу хийх чаа яах чаа зорилго нь ингээд нүдэнд харагдцсан те. Тэгэхээр бас сурахтаа ч гэсэн гоё айгу зорилготой сурна шүү дээ. Яг зөв тийм. Яг нөгөө ирээдүйд хийх ажилтлуугаа илүү одоо тулгуурласан тийм хичээлүүд аавна. Одоо жишээлбэл би эхний курстай ажлынхаа юг саналыг авчаад зөвшөөрлөснийхэн дараа болохоор одоо компаниудын хоорондох хилцээр хийхэд Тэгтлэн бодох бүртгэлийн санхүүгийн одоо юу хийх дүн шинжилгээ хийхтэй тиймэрхүү тал руу чиглэсэн хичээлүүд улам авах ч юм уу те. Тэгээд одоо хилцээр хийгээд шаардлагатай одоо negotiation те хилцээр хийхэд ер нь юг анхаарах хэрэгтэй вэ гэсэн нэг тийм илүү soft skills талын хичээлүүд л да. Тиймэрхүү хичээлүүдийг авах гэх жишээний. Тэр хичээлүүд бүр айгүй ингэж тусдаа одоо кредиттэй үздэг бах те. Би айгүй бол олон одоо зочдоос энэ хилцээрийг яаж хийвэл өчтөр хүртэл одоо энэ иргэний нисэх ерөнхий газрын дарга орохт нь одоо нөгөө улс хоорондын энэ агаарын чиглэл шин чиглэл гаргах гэж одоо яаж хилцээр хийдэг юм бэ гэсэн чинь бас сонин юм ярьж л байлаа. Нэгэн өдрийн нэг чиглэлийн хилцээрт 10 удаа засварлага авч ингэж ийшин тийш уцтаж одоо Монголын яам руу ч юм уу те ингэж уцтаж арай гэж хийж ирсэн тохиролцоо төрж ирсэн гэл. Тэгэл тэр хооронд чинь бараг 100 татах чинээний юм болт юм шүү бараг. Тэгээд зуны дадлага нэг 17 хоног хийдیں۔ Тэгээд сургуулиуд өсөж буцаж хурж ирж ажиллах тийм нөхцөлтөөр ажлын санал аваад тэгээд 2025 сургуулиуд өсчихөл тэгээд шууд ажилд орсон доо. За. Тэгээд JP Morgan хэдэн жил ажилласан бэ? JP Morgan-д би нийт 3 жил ажилласан баха. Тийм яг уулуурхайн чиглэлээр. Би CV-г нь уншиж байхад Нью-Йоркод бас нэг ахаад өөр хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байсан гэсэн байсан тийм бүр дэд ерөнхийлөгч албан тушаал ажиллаж байсан гэсэн. Тэр нь одоо уулуурхайн хөрөнгө оруулалтын банкир гэхээр яг ямар ажил хийдэг гэсэн үг юм бэ? Тэгээ JP Morgan дуулуурхайн юунд бас нөгөө металлургийн салбартай хамт идэг л та. Тэгээ дуулуурхайн металлург гэдээ явахаараа яг Америк дотор болохоор нөгөө уулуурхайн чинь нэг их тийм олборлолтын дээр явагдаад идэггүй. Тийм болохоор Америк дотор айгүйх гангийн үйлдвэрүүдийн хоорондох хилцээр хөрөнгө оруулалт тиймэрхүү ажлуудаар
ер нь их ажилладаг байсан. Одоо USD, New Corp гэдэг том гангийн үйлдвэрүүд байдаг л та. Тэгээд тухайн үед бас айгүй сонирхолтой одоо Trump ерөнхийлөгч болчихвол техниктаас оруулж ирж байгаа гангийн импорт дээр айгүй хэмжээний татвар ногдуулаад тариф ногдуулаад тэгэл тухайн үед бас Америкийн тэр гангийн үйлдвэрнүүдийн хоорондох одоо юу гэмдэ эдийн засгийн динамик айгүй хөржлөгдсөн байхгүй юу. Тэгэл одоо өшөө нөгөө гаднаас импортлж ирж байгаа бүтээгдэхүүн дээр айгүй тариф тавингууд Америкт байгаа үйлдвэрүүд нь өөрсдөө хөрөнгө оруулж шинээр үйлдвэр нээх ч юм уу тиймэрхүү нэг тийм өөрчлөлт шинжилт айгүй их явагдсан. Тэгээд тухайн үед тиймэрхүү төслүүдээр ажиллахад бас айгүй сонирхолтой байсан. Тэгээд дээрээс нь нөгөө Канадын уулуурхайн компаниуд айгүй их байдаг. Тэгээд манайх яг уулуурхайн чиглэлээр болохоор Канадын Торонтод манай дарга байдаг гэсэн. Тэгээд тэр үнтэй бас айгүй их тулгуу ажилладаг. Тэгээд тухайн үед бас хэд хэдэн уулуурхайн компаниудын хоорондох хэлэлцээр нэг компани нөгөөдгөө худалдаж авах ч юм уу, эсвэл компани бонд босгох ч юм уу, эсвэл хувьцаагаа хөрөнгөний биржээр гаргах ч юм уу тиймэрхүү тохиолдлуудад ингээд зөвлөгөө өгөөд явдаг байсан л та. За. Тэр бид нар чи одоо Нью-Йоркийн Wall Street-д байдаг тэр хөрөнгө оруулалтын банк тэр чиглэлд ажилладаг хүмүүс бол нөгөө кинон дэр гарахад бол амар л юм завгүй нэг юм бужигсан хүмүүс л байдаг гэж төсөөлдөг штэ. Тэгэл ажлын нэг өдөр нь ч юм уу ер нь яаж өнгөрөх вэ? Ажлын өдөр нь л айгүй ачаал өндөр нэг 9-9 сагасын хооронд ч юм уу нэг амар заавал цагтаа ирнэ өндөр гэж шаардаад идэггүй. Тэгээд нэг 9-9 сагасны 10 цагийн хооронд ч юм уу тэгэл ажил дээр очдог. Тухайн өдрийн ажил болохоор өмнө нь ерөөсөө тэгж нэг төлөвлөөл ингээл юм дараалтаа төлөвлөх ямарч боломж байдаггүй. Яг үл клиентээс ч нэг хүсэлт ирнэ, дараагаас ч нэг хүсэлт ирнэ. Тэгэл бижэд л одоо хөрөнгөний бирж дээр тэр тухайн компани хувьцаа унчлаа ч юм уу, өсчлөө ч юм уу, ямар нэг юм бидээ гарлаа ч юм уу тийм болохоор айгүй нэг тийм хөрвөх чадвар сайтай ч юм уу тийм хүмүүс ер нь айгүй амжилттай байд юм байлаа. Нэг тэгэл урдчлал би одоо энэ цагаас энэ цагийн хооронд ийм юм хийн гэж төлөвлөөд авахгүй. Одоо тухайн одоо нөхцөл байдал дүүргээд харуулж аль ажил нь илүү чухал вэ те аль ажлыг аль нэг хоошин тавьчихад болох вэ гүйлгээ ухаан ч гэдэг юм те тийм чадвартай хүн айгуу сайн байд юм билээ. Хөвчлэн орой айгуу удаан суудаг. Тэгэл өдрийн цаг бас тэгэл компьютерийн өмнө нөгөө ажил айгуу ихтэй болохоор ачааллахтай болохоор тэгэл өдрийн цаг хурдхан шиг нэг кафетериагаас авчаал компьютерийн өмнө сууж идэл те тэгэл оройн цагаар бас айгуу удаан суун тэгээд сард нэг удаа хагас бүтэн сайнаа хамгаалдаг. Одоо жишээлбэл би одоо дараагийн одоо энэ нэр хагас бүтэн сайнд би одоо ямар ч ажил хийхгүйгээр би ингээд амрах зөвшөөрөл аваад ер нь тэгэл хагас бүтэн сайнгүй ажилт юм уу? Тийм ер нь бол тийм. Тэгэхээр ер нь сардаа нэг л хагас бүтэн сайнаар ингээд амрах зөвшөөрлтэй гэсэн үг байхгүй юу тийм. Тэгэхээр одоо ингээд ажлаас өөр амьдрал байхгүй гэсэн үг юм шүү дээ. Тийм. Тэгэхээр Америкт бол тэгээд яалтчгүй л тэр нэг юм хүн сонсоход одоо хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байна, Wall Street-д ажиллаж байна гэх гоё шүү дээ тийм. Тэгэхээр тэнд орсон л бол тэр юугийн дахал шаардлага үүсдэг баг тийм. Тэгээд одоо тухайн шаардлага нь яаж одоо хэрэгждэг вэ гэхээр тэрийг болохоор нэг хүмүүсийн цалингийн бүтцээр зохицуулж байгаа юм лээ. Жилийн үндсэн цалинтайгаа бараг тэнцүү хэмжээний үндсэн цалин 100 мянга байлаа гэхэд тухайн хүн сайн ажиллах юм бол жилийн зэрэг дахиад 100 мянган доллар бонус авах тийм одоо нөхцөл үүсдэг. Тийм болохоор одоо өдөр болгон ажилдаа очсонтойгоо тэнцүү тэр мөнгийг нэг л өдөр авчна гэхээр тухайн хүн чинь сайн ажиллах тийм одоо инсентив төрөлтэй. Тэрийн төрөлтэй тэгж зохицуулт юм билээ. Тийм болохоор нөгөө хүмүүс маань нөгөө өндөр бонус авах гал те би санаараа сайн ажиллаж байгаа юм шиг харагдах хэвээр ч юм уу. Тэрийг бас би нэг зөв буруу гэж хэлэхээсээ илүү яхав ингээд хүмүүсийн цалингийн тогтолцоогоор ингээд хүмүүсийг хэрэг ажиллахыг нь тэгэл зохицуулждаг юм билээ л дээ. Тэрийг сонирхолтой. Нууц биш бол цалин JP Morgan-д хэдийн хэмжээний цалинтай байсан бэ? Би одоо чамайг дээр өмнө хэлцүүлэхт орсноо цалингийн асуугаад одоо бас цалингийн асуугаад бас залуучуудад урам зориг өгөх байх гэж бодож байна л да. Ингэж ажиллаж үзсэн. Тэгээ ийм хэмжээгээр бас ур чадвараа үнэлүүлсэн байна гэсэн. Ер нь бол цалин ингэж жил бол өсөөсөө явчихдаг л да. Тэгээ хамгийн анх сүүсэдээр орж явахад одоо дөнгөж туршилтын одоо хугацаанд ч юм уу те жилийн цалин 125 мянга байжгаад тэгээ тэр нь айгүй хурдан ингээд жил болгон 150 мянга 175 мянга 200 мянга өсөө явчихдаг. Тэгээд одоо хүмүүс сонирхуулахад те би хамгийн сүүлд Номура гэдэг Японы хөрөнгө оруулалтын банкнд би дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тухайн үед бол миний цалин жилийн 230 мянган доллар байсан. Тэгэхээр яха бодоод үзэхээр юу юм бэ л да ингээд хүн залуу байх та тий. Тэгээд өөрийнхөө мэдлэг чадварыг дээшлүүлэнгээ бас цаг наргүй гэж байгаа боловч тий айгүй богино хугацаанд нэлээд хэмжээний мөнгө хөрөнгөлүүлээд авчих тийм боломж юм байлээ л да тий. Тэгээд яг бас нэг хэлэх юм нь юу л Америкт нөгөө татвар өндөр. Тэгээд одоо цалингийнхаа бараг 35-40% татвар төлчдөг. Татвар нийгмийн даатгал гэх мэт тий.
Тэгээд гэхдээ хичнээн тэгж хасагдаад бодоод үзсэн ч гэсэн ер нь бол цалин айгүй өндөртэй. Гэхдээ тэрнтэйгээ тэнцүү хэмжээний ачаал өндөртэй. Шаардлага өндөртэй. Одоо тэгээ маш сайн ачаал дагаад тэр чинь бүр нэг дадал болчтой шүү дээ өөртөө тий. Тэгээ суугаал ирсэн юм байна да. Одоо гэхдээ гэр бүлгүй гэсэн тий. Тэгээ үнэхээр завгүй ажиллаж исэн болохоор гэр бүлтэйж болж цаг болох цаг гараагүй байх уу. Одоо эсвэл тэд нөгөө монголчууд цөөхөн болохоор гэр бүлтэй болж чадаагүй. Тийм ер нь аль аль. Одоо би нэг нэвтрүүлгийнхаа брэнд асуултыг асуучих. Яг нэг шүүсээ шахуулж исэн түүхээ яриач. Энэ ажил карьерийнхаа явцад булан шахагдчихсан ч гэх юм уу те. Хамгийн одоо хөрөнгө оруулалтын банкнд орвол те одоо зарим нэг өөр салбар, зарим нэг шинэ ажил, зарим нэг шинэ хамт олонтой ажиллаад эхэлж байгаа шүү те. Тэгэл тухайн үед л айгүй хэцүү байсан баг учраас болохгүй те. Яг яах ёстойгоо мэдэхгүй. Тэгээд тэр чинь ер нь бол ингээд хөрөнгө оруулалтын банкнд ороход яг чи ийм юм хийх ёстой гэж заадаггүй те. Тэгэл нэг өөрөө ингээд нэг хүмүүстэй яриад уучраа болоод явдаг байхгүй. Тийм болохоор нэг эхний нэг сарын хугацаанд ер нь бол жоохон төөрөгдөлтэй юу хийх ёстойгоо мэдэхгүй. Тэгээд тэрнээсээ болоод айгүй их нөгөө нэг илүү шаардлагагүй ч юм уу да илүү юмнуудыг айгүй хийдэг. Яагаад гэвэл нөгөө өөрийгөө айгүй яах гэдэг шүү дээ. Баталгаажуулах гэдэг байхгүй те. Би энэ ажилд өөрөө үнэхээр мундаг учраас орсон шүү те. Би энэ ажлыг цаашдаа хийж чадсан шүү гэж харуулахын тулд ингээл өөртөө улам их ачаал үүсгээл. Тэгэл айгүй олон ажлыг бараг булаацалтаж идэг те. Гүг би хийчихгүй яах вэ би хийчихье. Асуудалгүй гээл те. Яг нэг тийм. Тэгэл нөгөө дөнгөж ажилд оржол доор нь ингээд ажилтдаг аналист ингээд хүүхдүүд байхад чинь тэр хүүхдүүд чинь нөгөө одоо надаас нэг өмнөх жил нь орсон ч юм уу те. Арин нэг уучраа болсон байлаа гэхэд тэр хүмүүсд ажиллаа өгөхөөсөө санаа зовоол те. Заавал өөрийгөө хийж чадсан шүү. Одоо би чиний босс байх одоо хангалттай мэдлэгтэй шүү гэж одоо өөрийгөө айгу баталгаажуулсаас те. Тэр хугацаа айгу тийм нэг хинч намайг амар шахаагүй мөртлөө гэдэг нэг өөрийгөө булан шахацсан нэг тийм хугацаа байсан. Тийм тэр өрсөлдөгч банкудаас чижсэн тий. 7 жилийн өмнө яг дадлага хийдэг зунаа хамт Нью-Йорк дадлага хийж тараа тэгж танилцчихсан. Тий. Тэр хоёлоо яг MBA 2015 онд хоёлоо Баясаа болохоор Chicago их сургууль тий. Би Harvard их сургууль төгсөөд Баясаа JP Morgan гэдэг Америкийн банкнд би яг өрсөлдөгч Bank of America Merrill-д орж исэн тий. Яг зэрэг орж исэн. За уянга болохоор бас Harvard хамтдаа сурч байсан шүү дээ. Харин. Тий. За тэгээ өвөлдөө доктор хийгээд ирсэн гэсэн үг тий. Докторчод 7 жил болов уу? 6 жил ахгүй юу. Тэгээ би тийж ярьдаг нөө Harvard-д ч манай Монголоос бас хүмүүс бас очиж сурдаг шүү дээ. Тэгээ нөгөө 10 оноос 16 он хүртэл нэг амт ингэ тэнд байгаад байгаа шүү би тий. Хамгаалах гал тийч ядаал ингэ байж тэл манай хэд ч амар гоё орж ирнэ. Орж ирээл тэгэл 80 болохоор 2 жил болсон баха. Тэгээд зарим ихийг нь болохоор ингээд жилийн ингээд програмуудаар ирдэг. Зарим хүмүүс бүр 2-7 хоног янз бүр л идэм билээ. Тэгээ ингээд яхаар би ингээл байж лээдэг. Тэгээ нөө таньдаг хүмүүс залгаа чи байгаа хэвээрээ юу? Миний нэг таньдаг хүн очих гэж байна гэх. Тэгээ доктор сурж байгаа болохоор бакалавруудаа заавал хичээл орно морно гэдээ ялчгүй шаардлага өндөрлөл юм байна л дээ. Тэгээ доктор зурганы шүүсээ шахуулсан дээр нэг юм хэлэхэд би зүгээр тэрийг л нэг хамаатай юу хамаагүй юу эсвэл нэг Harvard-ийн сургуулийн нэг ядаргаа юу гэдэг нэг юм анзаарч хийсэн юм нь нөө доктор хамгаалахын тулд эхний 2 жилийн дараа qualification exam өгдөг байхгүй юу? Яг нөө defense-ийн өмнө эхний 2 жилдээ бөөн хичээл үзчихэд яг тэр нөгөө мэрэгжлийн шалгалтаа давж иж хүн цаашаа судалгааны айл руу ордог байхгүй юу? Тэгээ qualification exam дээр ингээл хүн чинь ингээл аюу бэлтгэн үстэй мэдээж зэрэг мэдэр юм чинь. Тэгээ ингээ өөрийнхөө яг тэр мэрэгжлийн шалгалтыг өгөхгүй байжсэн чинь өмнөх нэг хэдхэн хоногийн өмнө манай багш тэгж аамаа. За ингээ чиний qualification exam дээр хүн дуртай асуултаа асуудаг шүү. Жоохоо. Тэгэхээр би чи мэрэгжлийн юм а бэлдэм аа. Тэгэхээр дуртай асуулт асуух юм байна гэдгийг мэдээд паникт орт юм билээ хүн бод. За юу гэж асууна. Тэгээ эргэн тойрон хүнээс суусан чинь зарим хүмүүс тэгж байна. Надаар нөө дифференциал тэгтгэл бодуулсан штэ. Гэл зарим нь тхий. Тэгээ за одоо надаар одоо дифференциал тэгтгэл бодуулах юм болов гэж дотроо. Тэгээ нөө математикт яваад дуртай юм болохоор нэг тэрэндээ нэг хаахгүй. Тэгээ тэгснэ ингээд яваад орсон юм а. Тэг чи надаар химийн тэгтгэл тэнцүүлэлтэй. За тэгэхэд бол яг тэгэл яг тухайн спотонд хүн ингээд шүүсээ шахуулч тэр өдөр ирсэн боловч яг тэр үед би нэрээ ямар их юм ингээд мэдэх хэвээр ээжиж би ингээд давах хэвээр юм бэ гэдгийг ингээд мэдээд тэгэхэд бол нэлээд бол тэгэл яасан та. Тэнцсэн гэдэг чинь тэнцүүлсэн юм тий. Тэгээ тэнцүүлсэн. Шүүсээ шахуулах за нөгөө талаасаа хөтөлбөрийн одоо жишээ л гэж ойлгож байна л тий. Бакалаврын үед юм байсан. Тэр үед нэг тийм амар том зорилго урдаа тавьчихсан тэр юм.
бакалавра хийчээд би Америкт заавал үлдэн шүү. Америкт заавал ажилд орно шүү гэл өөртөө амар том зорилт тавьсан. Тэгэл 4-р курстэй тэр чигээр ингээл янз бүрийн ярилцлаганд ороод те. Яаж игээл ярилцлаганд ороод тэгэл яаж яг тэр үед Америкийн эдийн засаг бүр ингээл доошоо унж ирсэн үг шүү дээ. 2008 он дэлхийн хямрал болоод юу гадаад оюутан авах те. Тэр үед нь зарим асуултан дээр гадаад оюутнууд асуултан дээр дандаа бултаад ерөөсө хариулахгүйгээр те тэгж өнгөрөөж ирсэн ч тохиолдол байсан. Ерөөсө мэддэг бүх компаниа жагсааж үсэж байгаа бүгднлөө нь аппликейшн явуулж ирсэн. Бараг тэгсэн чинь тоо маань ингээ бараг 100 давцсан те. Тэгэд ерөөсөө ингээ бүгднгээс нь rejection буюу одоо үгүй авч ирсэн байхгүй. Тэг ихэндээ айгу одоо тэр ч одоо 3 дугаар курс 4 дугаар курс оюутан айгу хүнд хүлээж аваал те. Бараг тэр удаа өөлөх гал те. Хямраал те. Тэгэл одоо надаа хизээж мартагддаг байхгүй. Миний сэтгэлд маш гүн үлдсэн байдэн шүү. Гэхдээ явж тэр намайг дахиад ингээд тухайн үедээ би ерөөсөө бэлтгэл бэлэн биш байсан байна те. Илүү одоо ингээд сайжрах ёстой байсан байна те. За тэгээ сэтгэлээ илүү хаттай юлам одоо тэрийг илүү боломж гэж харах ёстой байна гэдэг тийм одоо миний харах үнцгийг тэр чигээр нь өөрчилсөн нэг жишээ юм л да. Тэгээ хизээч мартагддаггүй одоо дандаа сэтгэл. 100 гэдэг тоо одоо ингээд зүгээр л 100 гэж хэлчихэж байгаа болохоос биш. Яг ингээд бичээ CV-гээ явуулаад ингээд үзгэрч бас их л таалдаа тий. Нүсэр ажил болж байсан. Тэгэл баг ингээл нуруугаа өвттлөө ингээл компьютерийн өмнө тэр компаниудыг жагсаагаал аппликейшнийг бичээл компани болгоныг судалж байгаа л нөгөө бичэн штэ бас тий. Би бас анх Harvard-д орох гэж аппликейшн бүлэхдээ эхний жилээ rejection авчихсан шүү дээ. Тий. Тэр чинь аюу том юу болт юм лээ. Ингээ гүн ингээ тийм Ямарлаа. Тэгээ өөрийгөө болоогүй байна гэдэг бүр аюу сайн мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгээ тийм юмны дараа бас хүн их жаахан үндэд юм шүү. Тэгээ нэг тийм юм үзэх хэрэгтэй. Гэхдээ дахиж үзэх шаардлага багт тий. Тийм нэг бол үзэх хэрэгтэй. Харин тийм болохоор би харин зочдынхоо энэ нөө буланд шахагдчихсэн, тэр шүүсээ шахуулж ирсэн гэдэг түүхэд нэрэл дуртай байхгүй. Тэгэхээр яг бодож байгаагүй тийм түүхүүд ярьдаг. Одоо бол энд хүрсэн байгаад байдаг тий. Би тийм амархан шууд огцон мөсөд бол хүрчээгүй. Харин тэгэхээр нэг удаа тэгэж нэг үгүй гэдэг хариулт авч үзэх ч юм уу те эсвэл ингээд өөрөөс юу гарч болохоо сорж үзэх тийм нөхцөл байдал бас орж үзэх л хэрэгтэй юм шиг. Ингээд одоо булан шахуулс энэ төр гээд яриг гэдэг чинь штэ. Тэгэхэд одоо би ингээд амьдралтаа айгүй хөдөлмөрлсөн, айгүй хэцүү байдалтайсан. Одоо оюутан багтаа ингээд цагийн ажил хийгээл 3-4 ажил зэрэг хийгээл те зуны хамралтаа. Тиймэрхүү үеуд байсан. Гэтэ тэр үеуд ингээд эргээд бодоход би ерөөс тэр нэг булан шахагдсан гэж би боддгоо. Тухайн үедээ яг хэцүү нойргүй тийм хэцүү л байсан баг. Гэтэ эргээд харахад би тэрнээс айгүй их юм сурч надад айгүй их юм наалдаж үлдсэн байдаг болохоор би тэрнийг би булан шахуулт өстой хэцүү байсан шүү гэж би боддог. Тийм би оюутан багтаа зуны хамралт болноор Америкт ч цагийн ажил хийдэг байсан. Тэгээд яг янз бүрийн ажил хийж үзсэн. Тийм янз бүрийн цагийн ажил одоо муухайгаар хэлвэл хар ажилтай. Гэхдээ дараа нь тэр бүх одоо дуршлагуудаар нь миний амьдрал ямар нэгэн байдлаар хэрэг болсон. Одоо хүмүүстэй харьцаж сурах ч юм уу те. Багаар ажиллаж сурах ч юм уу. Одоо ер нь бизнес гэдэг юм чи яг яаж явдیں۔ Те. Тэрийг дотор нь орж мэдэх ч юм уу те. Дараа нь ер нь надад айгуул хэрэгтэй дуршлагууд л байсан юм байна да гэж би боддоо шүү. JP Morgan 3 жил ажиллаж агаад Японы хөрөнгө оруулалттай банк руу бас одоо хэд хантыг хийж явагдсан гэсэн үг үү? Тийм юу л да. Би нөгөө нэг уулуурхайн чиглэлээр ингээд гिचнээ Монголдо буцаж хурж ирээд ажиллана гэд тийм уран зоригтой тий уулуурхайн салбарт орсон боловч яг жинхнээсээ одоо Америкч уулуурхайн салбар чинь нэг тийм одоо Монгол шиг нэг тийм хүн бохоо ингээд орохыг хүсээд идэг тийм салбар биш. Тэгээд дээрээс нь Америкч одоо техникийн компаниуд тий айгуу гой техникийн компаниуд тэгээд дээрээс нь одоо өргөний хэрэглээний багаа тиймэрхүү том компаниуд байдаг штэ тий. Тухайн компаниуд нь арай илүү сонирхолтой одоо бизнес явуулж сонирхолтой гэрээ хэлцээр хийж байгаа одоо гүйлгэнүүд нь ч гэсэн айгүй сонирхолтой байдаг байхгүй юу. Тэгээд би уулуурхайн чиглэлээр нэлээд ажиллаж одоо сурах юмаа сурчаад тэгээд арай нэг өөр нэг л Америкт ажиллаж байгаа юм чинь тий. Арай нэг өөр юм бас хийж үзсмээр санагдаад арай илүү их гүйлгээ авдаг, илүү их хэлцээ хийгддэг салбаруудад бас орж ажилламаар санагдаад тэгээд би номергийн одоо өргөний хэрэглээний бараа consumer sector гэдэг тий. Тийм салбар хариуцсан хэлцээс би орж нэг жил хагас 2 жил хавцаа ажилласан. Тэгээд тэр нь болохоор шууд дээр хэрэгчээр очсон гэсэн үг. Би associate-ээр ороод тэгээд би тушаалд ирсэн. Тийм. Тэгээд тэр бас айгүй сонирхолтойсэн л та. Тэгээд том компаниудтай одоо бидний бүгдөө мэддэг одоо жишээлбэл бидний идэх дуртай одоо Alpengold гэх шоколад байдаг тийм Milka гэх шоколад байдаг. Тэр шоколадуудыг үйлдвэрлэдэг Mondelez гэдэг айгүй том компани байдаг. Хожин Crafty нэг хэсэг байж байгаа дараа нь ингээд тусгаарлагдсан. Тэр бол одоо миний нэг клиентүүд нэг байсан. Тэгээд офис нь Chicagoд байдаг. Тэгээд улирлт нэг удаа тэд нарт очиж уулздаг. Тэгээд тухайн компани бид нар одоо Азад илүү одоо өөрсдөө тэлэх хэрэгтэй байна. Одоо Азад ямар компаниуд байна.
бид нар сонирхуулаач те. Тэгээл тиймэрхүү төслүүд дээр ажилладаг байсан. Тэгээд бас л хөрөнгө оруулалтын чиглэлийн зөвлөгөө консалтинг өгнө гэсэн үг үү? Тийм яг зөв тийм. Тэгэхээр одоо амар сайн судлаад зах зээлийн ханш юуг судалж байгаа л юугаа боловсруулдаг бах те консалтингаа. Яг ямар хэлцээр хийх гээд байгаасаа бас шалтгаална л да. Одоо жишээлбэл бонд босгох юм уу, зээлийн одоо гүйлтийг хийх тохиолдолд арай илүү одоо эрсдлээ бодох те. Одоо жишээлбэл ковид болоод эдийн засаг унж яхад одоо танаа бараа чинь зарагдахгүй болох тийм боломж байгаа юу. Одоо нэг компани нөгөө компаниа худалдаж авах тийм хэлцээр хийх тохиолдолд бол арай өөр. Одоо энэ компани ямар үнээр авах гээд байгаа юм те. Энэ үн чинь одоо яг зах зээлийн одоо бодит үн ханш мөн үү те. Та нар арай илүү төлөх гээд байна уу, бага төлөх гээд байна уу. Тэгээд дээрэс нь компаниуд одоо өөрсдөө зарах явц одоо тендер шиг явагддаг байхгүй юу. Яг олон худалдаа авагч нараа ороод тэгээд саналаа өгөөд тэгээд тухайн зарж байгаа хүмүүс хамгийн их таалагдсан те. Тэр нь үнж байж болно, тухайн компаниг цааш нь яаж авч явах гэж байгаа стратегч байж болно те. Одоо тиймэрхүү нөхцлүүд дээр зарж байгаа компани ч нэг юутай зөвлөгтэй, худалдаж авч байгаа компани ч гэсэн нэг зөвлөгтэй. Тэгээд хөрөнгө оруулалтын банк аль талд нь ч орж ажиллаж болдог. Тэгээд тухайн нөхцлөөс шалтгаалаад бас нэг тийм стратеги боловсруулдаг л та тийм. Тэгээд дээрээс нь одоо бусад компаниуд манай өрсөлдөгч компаниуд энэ компанийг авчвал биднэрт одоо мэдээж тааламжгүй байх учраас бусад өрсөлдөгч компаниудаас илүү үнээр бид нар яаж энэ компанийг авах вэ? Тэр нь одоо хамгийн их таазандаа тулахдаа одоо хамгийн их үнэ хэд байх ёстой вэ ч юм уу те. Тиймэрхүү дүн шинжилгээнүүд хийдэг. Тэгээд ер нь л айгүй их юм сурдаг. Тэгээд одоо Америкийн амьдрал ингээд бараг сонсохоор тэр чигээрэл ажил гэсээр байгаа л өнгөрсөн юм шүү те. Өөр юу хийдэг байв? Яа залуу хүн бай та. Би ер нь бол сүүлийн 10 жилд ер нь ингээд гадаад улсуудад амьдрахтаа айгүй их аялсан. За. Тэгээд чөлөө цаг маань гарах хамралтай хороо ер нь л тэгэл нэг шинэ оронд очиж үзэх ч юм уу те. Тэгж л ер нь чөлөө цаг айх өнгөрүүлдэг байсан. Ер нь бол Нью-Йоркийн амьдрал бол айгүй л нэг тийм завгүй буцалсан. Нэг ийш тийш яарч гүйсэн нэг тийм л амьдрал байсан л та. Тэгээд сүүлийн 1 жилийн хугацаанд нөгөө ковид ганцаараа амьдардаг байсан. Шал өөр болсон. Тийм ганцаараа амьдардаг байсан. Яг одоо тэр ажиллаж ирсэн иргэн тойронд Нью-Йоркийн тэр хөрөнгө оруулалтын гудамжинд өөр хэр их монголчууд ажилладаг байсан бэ? Монголчууд ер нь нэлээд бидэн шүү. Намайг одоо дөнгөж хөрөнгө оруулалтын банкнд орж явах явцад бол өмнө нь тэгэж монголчууд тэгэж ажиллаж исэн туршлага айгу хомс байсан харамсалтай. Тэгээд одоо надад зөвлөх хүмүүс ч гэсэн бас нэг байгаагүй. Одоо ингээд хараад хахад манай монголчууд ер нь бизнес удирдлагаар магистраар айгу хамгаалдаг болсон. Ялангуяа Колумбиа, Wharton гэх зэрэг айгу топ сургуулиудад айгу хүүхдүүд явдаг болсон. Тэгээд тухайн хүүхдүүд манай монголчууд ер нь нэг тийм тоондоо дуртай хүмүүс байт юм уу? Ер нь айгүй их тийм айгүй их банкны салбар руу ордог. Тэгээд одоо ер нь Нью-Йорк банкны салбарт ажиллаж байгаа монголчууд гэвэл за бараг 10-аад хүн байгаа ах шүү. Яг хөрөнгө оруулалтын банкаар ажиллаж байгаа. Би нэгэ мэдхгүй 5-6. Тийм уулзалт нь бидрээс нөгөө одоо хөрөнгө оруулалтын банкир ажилладаг Монгол эмэгтэйчүүдийн групп гэдэг бүр групп нээсэн. Тийм санхүүгийн эмэгтэйчүүд гэсэн бүр групп нээсэн. Тухайн групп маань одоо бараг 10. Тэгээд гинт одоо оюутлагын тузын гишүүний сонгон шалгаруулалт хийнэ гэсэн зар одоо юу харсан бах те. Тэнд ажиллаж байгаа да. Тэгээд одоо манай Монголын хувьд бол оюутлага гэдэг бол яалтчгүй хамгийн том төсөл монголчууд бүгдээрээ л их анхаардаг. Сүүлийн үед ялангуяа одоо энэ гэрээний заалт, хөрөнгө оруулалтын гэрээ, дубайн гэрээний заалт бүрийг л шүүмжлэлтэй хандаж энийг өөрчилжөөсөө Монголын талаас эзэмшдэг 34%-ийнхаа үр өгөөжийг өшөө жоохон ч гэсэн нэмэгдүүлчихээсэ гэдэг дээр одоо бараг л нэрэ хэн хөнгөл анхаардаг болчихсон байна. Тэр ийм экзектэй үед төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож ажилласан болохоор өөрт нь бас их өндөр хүлээлт үүсчихсэн байгаа бах. Тэгээд одоо ажлаа аваад 3 сар болж юу лээ? 6 сар болж байгаа юм байна те. Ажилтаагаа танилцаад ажил нь одоо жигдэрч гинүү. Тийм ер нь бол жигдэрсэн. Би тэгээд яг 11 сард томилогдоод тэгээд тухайн үед яг Америкт ажиллаж байсан. Тэгээд яг тузан гишүүнээр томилогдсон процесс гэх юм бол би огт санаандгүй байжгаад 2029 сард Facebook дээр явж агаад би ингээд оюутлага компани тузан гишүүний сонгон шалгаруулалтаар ингээд шалгаруулах гэж байна гэсэн тийм зар харсан байхгүй юу. Тэгээд тухайн үед би нөгөө номероо бас ингээд өөрөө айгүй сонирхолтой ингээд 3-4 хилцээр ажиллаж байсан айгүй завгүй байсан ажилтаач айгүй дуртай байсан. Тэгээд тийм болохоор
яг тухайн үедээ би нэг сериусны хүлээж аваагүй байхгүй юу. Тэгээд би өө яасан гоё боломж вэ гэж би ботчоод өөрөөх нь танил өмнө нь хамт ажиллаж байсан уулуурхан салбарын хүмүүстэй та нар минь дотлаа хийгээч гэд би явуулж ирсэн. Тэгээд bijсэн чинь миний нэг танил хуучин хамт ажилладаг байсан нэг залуу чи дөрөв дотлаа хийгээч гэсэн байхгүй юу. Тэгээд тэгэж хэлэхээр нь өнөрий тэгээд ер нь явж ин яг миний хийжсэн ажил миний дуршлагтай ер нь бол айгу ойролцоо юм байна. Тэр явж байгаа уулуурхайн чиглэлийг хөрөнгө оруулалтын банкира харуулах боломж гарч ирсэн байна шүү дээ. Тэгээд 2020 оны 9 сарын сүүлээр 10 сарын эхэлж байгаа материал явуулж байсан л та яг нөгөө хугацааны хандаа. Тэгээд өөр нь Монгол байгааг болохоор аавыгаагүйгээд тэгээд манай аав миний материалыг аваад өгчээсэн. Тэгээд ярилцлаганд орж ирсэн үү? Тийм тэгээд тэгсэн чинь 1 сарын хугацаанд ерөөсөө эргэж сонсоогүй материалаа явуулчаал тэгээд юуч байхгүйсэн. Тэгээд тухайд би бас айгу завгүй нөгөө хид хид хэлцээр дээр ячижсэн болохоор тэгээд бараг л мартсан байсан чинь. За маргааш ярилцлага хийх боллоо. Тэгэл хүн хугацаар ярьсан. Тэгээ маргааш нь 3 цагаас ярилцлага хийн шүү гээл. Тэгээд засгийн газрын хэрэг эрхлэх газрынхантай хийсэн гэсэн үг. Тийм. Тусаа. Тэгээ шөнийн 3 цагт босч ярилцлага өгчээсэн. Тэгээд Монголын цагтаа дараалаад би тэг өөрөө ч мэдээгүй байсан чи өглөө босвол ирсэн чи надад баа хүмүүс томилогдсон баяр хүргэе те. Ямар сони юм бэ гэсэн тийм мессежүүд ирсэн. Би тэгээд өөрөө тэгэж мэдчихсэн. Одоо хамгийн шударгаар томилогдсон анхны хүн болгосон байж тээ те. 3 гишүүн байдаг ш. Нэг нь бол баг бандгаа те. Нэг нь хин гэлээ. Ган учир гэдэг. Тэр нь бас нөгөө нээлттэй сонгон шал оруулалтаар томилогдсон. Тийм зөв томилогдсон. Ер нь бол өөр компаниудад төлөөлөгөө дэрдэг зөвлөлийн гишүүнч бол нэг бүтэн цагаар суугаад ажиллаад байгаа ажил бол биш шүү дээ тий. Гэхдээ энэ оюутлогоо төсөл дээр бол яалтчгүй нөө хоёр улсын хөрөнгө оруулагчид нэгдэж хийж байгаа том төсөл гэдэг утгаараа бүтэн цагаар яалтчгүй ажиллах шаардлагатай болж байна уу. Тэгээ ер нь юу хийдгийм байна өдөр тутамдаа. Туузын гишүүд бол одоо компанид тавих шаардлага хяналтаа хийгээд явж байгаа. Тэгээ яг одоогийн байдлаар бол туузын гишүүн бол улиралд нэг удаа яг одоо юу хуралцуудаг, улиралтаа нэг удаа тогтмол хуралцуудаг. Тэгээ туузын хурлаас өмнө бас хорвоодын хурал гэж байдаг. Одоо оюу толгойн тууз дээр бол санхүүгийн нэг хор байдаг, санхүү аудитын хорвоо гэд байдаг, үйл ажиллагааны нэг хорвоо гэд байдаг, хамтын ажиллагааны хорвоо гэд байдаг гэх мэтчлээ. Тухайн хорны хурлууд бас явагдаад тэгээ дараа нь туузын хурал болдог байгаа. Тэгээд мэдээж тухайн хурлуудад бэлтгэх хурлуудад одоо ямар нэгэн тогтоолын төсөл орж ирэх тохиолдолд тухайн тогтоолд одоо ямар санал өгөх үү те тэрнтэй холбоотой бас ингээд ажил хийгээд Эрдэнэ соёлын толгой компанитай бас хэлэлцээд Эрдэнэ соёлын толгой компаниас зөвлөмж бэлтдэг л те одоо туузын гишүүд маань туузын хуралд оролцохдоо иймэрхүү байр суурьтай оролцсон шүү гэсэн өдрөмж өгдөг байхгүй юу. Тэгээд тухайн өдрөмжийн төслүүдтэйгээ танилцаад бас санал бодлоо илэрхийлээд ер нь тиймэрхүү яг туузын гишүүний хувьд бол тиймэрхүү яг үндсэн үйл ажиллагаа явагддаг. Гэтэ яг одоо оюу толгой компани дээр үүсчээд байгаа нөхцөл байдал болохоор одоо энэ даалдуурхан зарлал нэвтэрсэн тий хөрөнгө оруулалтын зарлал нэвтэрсэн үйл ажиллагааны эхлэх хугацааны хойшлсантай холбоотой оюу толгойн тууз дээр бас нэг өөр тусгай хороо гэдэг үүссэн байгаа. Тэгээд тусгай хорооны ажил маань болохоор манай Монголын зүгээс ган очир бит хоёр Монгол улсыг төлөөлөөд тусгай хороонд ороод ажиллаж байгаа. Тусгай хорооны гол үүрэг болохоор хөндлөнгийн шинжээчийг авч зардал нэвтэрсэн болон хугацаа хойшлсантай холбоотой хөндлөнгийн шинжээчийн дүнглэлтэд гаргуулах тийм үндсэн үүрэгтэй ажиллаж байгаа. Ротинтойгоос бол мэдээлэлээ нээлттэй санхүүгийн мэдээллүүдээр нээлттэй өгдөг л байлгүй дээ тий. Тэгээ ер нь ингээд одоо сая нэлээд хэдэн сар ажиллаа авснаасаа хойш дагийн судалгаа, тайлан судалгаануудаа их харсан байх. Одоо хөрөнгө оруулалтын гэрээ, дубайн гэрээг ингээ анзаархад бүр ийм заалт дараачтай байгаад тахтай яах юм бэ? Яах вэ гэсэн заалтууд нь юу вэ? Зайлшгүй одоо нэг шаардлагатай өөрчлөх ёстой. Нөгөө Монголын эрх ашгийг хамгаалах гэсэн юмнуудаа сайн оруулж өгөөгүй юм уу гэж би боддог л доо. Одоо жишээлбэл хүмүүсийн айгу ярих туртай тэр 53% гэсэн заалт байдаг тий. Тухайн би энэ талаараас өмнө ярьжсэн л та. Тэгээд тавтаж яриад байгаад уучлаарай. Тэгээд тухайн 53% гэсэн заалт уг нь бол айгу гой заалт байхгүй. Эрдэнэ соёлын биш оюу толгой төслөөс хүртэх одоо ирж байгаа эдийн засгийн үр ашигын 53%-ийг Монголын засгийн газар хүртнэ гэсэн айгүй гоё залтахгүй юу гэнэ. Тэгсэн мөртлөө яг тухайн залт хэрэгжээгүй тохиолдолд яах юм? 53%-аас ингээд зөрчих юм бол яах юм гэдэг дээр юусе хяналтын тогтолцоо байхгүй тий. Тэгээд дээрээс нь тэр тухайн 53%-ийг яаж тооцох гээд байгаа гэсэн бас заалт байдаггүй. Одоо ингээд би гадаад хөрөнгө оруулалтын банкэр дээр ажиллаж байхад ер нь гэрээ хэлэлцээ хийх явцад тухайн гэрээнд ямар нэгэн тооцоол байгаа тохиолдолд тухайн тоог яаж гаргах юм, тооцоол нь яг ямар одоо юутай ах юм те формулатай ах юм тэдний айгуу сан тусгаж өгдөг байхгүй юу одоо гэрээний хавсралтаар ч юм уу тухайн гэрээндээ ч юм уу яг ямар томьёолоор тооцогдох гэдэг байгаа тийм тэрний айгуу сан тусгаж өгдөг байтал одоо бид нар тухайн 53%-ийг яаж тооцох вэ гэвэл бид нар яг тодорхой биш үүдэг байхгүй юу тэгээд нэг тиймэрхүү одоо
тэрийг нэмээд оруулчихгүй дээ ч юм уу те. Нэг тиймэрхүү юмнууд бол айгүй их байдаг. Тэгээд тийм миний бодлол тийм л. Нэг хүүгээс хүү тооцоох тэргээд те. Тийм. Яг хүүгээс хүү тооцвол тэр нэг хэлцээрийн ер нь бол гадаадын зээл хүүгээс хүү тооцвол нэг тийм байж болохгүй асуудал уг нь бол биш яг биш л дээ. Тэрийг бол тухайн үедээ хэлцээр хийж байгаа хүмүүс л аягүй сайн тооцож үзэл Монголын талын хүртэх өгөөж тэгэхээр өөр нь хэд болох ээ, өгөөж нь хизээ болох ээ, хизээ авч эхлэе гэдгийг аягүй сайн тооцох хэрэгтэй байсан байгаа байхгүй юу? Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Төрийн банк. Гелсбанк. Наран хижиж өл хүрэх агуу тэнгис зоригсон ариун мөрөн урсах шавнд нутагт эзэн хаан хувилаа зарилэг буулгаж эрхэм цэнгэлийн эх орд цогцлоожээ. Занадо Residence. Цаглашгүй аятух. Томоохон сургуульд өндөр боловсрол эзэмшээд ажилласан туршлагатай тэндээ үлдчихгүй Монголынхоо зорж ирээд бас ингээд төрийн байгууллагад ажиллаж байгаад нь бас их бахархалтай байна. Бид нар ингээд гадаадд байтугай Монголдо ажиллаж байгаа залуучууд хүртэл одоо төрийн байгууллагыг гаднаас нь хараад яг ямар соёлтой байдаг бол нэг ямар нэг диктатурны нэг ийм уур амьсгалтай ажил яаж явагддаг бол гэсэн ийм төсөөлөл ерөөсөө байдгүй л те. Тэгэхээр та нар магадгүй бүр Монголдо биш гадаадд байж байхдаа энэ төрийн байгууллагыг яаж төсөөлж исэн яг одоо дотор нь ороод ажиллахад ер нь ажил яаж явагддаг юм бэ? Ямар уур амьсгалтай, ямар соёлтой, ямар газар байдаг юм бэ? Ер нь уг горл бол одоо хөдөөний хөл хөвгөлтэй. Тэгэл яг ажлын туршлагаас ингээ харахаар ямар ч гэсэн би гадаад сурсан ч гэсэн бакалавра хийжээд Монголд яг хувийн секторт ажиллаж байсан. Тэгэхээр яг би харьцуулах гэж үзсэн юм л да. Монголд яг хувийн компанид тэ одоо жишээлбэл хувийн секторт ажиллах. За тэрний дараа бас ингээд гадаадад тэ гадаадад одоо жишээлбэл Bank of America Merrill Lynch гэдэг миний ажиллаж байсан одоо хөрөнгө оруулалтын банкнд Нью-Йоркт тэ Австралид гээд бас ондоо офисууд ажиллаж үзлээ. Ондоо соёл дээр тэ. За тэгчээд эргэж ирээд төрд ажиллахад ялгаанууд бол үнээр гардаг юм байл л дээ. Жишээлбэл ингээд би Монголд яг за хөрөнгө оруулалтын чиглэлээр ингээд нэг хэд хэдэн компанид ажиллачаад за тэгээд гадаадад ажиллахаар бас эхлээд контраст гарсан л да. Өөрийгөө аягүй голсон. Ер нь бол ингээд стандарт аягүй өндөр байсан. Эхлээд ороо жоохон үндэ яг үнэ хэлгээд жоохон шокнд байсан л да. Тэр соёл дотор оронгуудаа тий яг тэр хүмүүсийн сэтгэлгээгээр сэтгээд яг тэр төсөл дээр нь яг тэр хүмүүс чиг ингээд ажиллахад би бол нилээн catch up буюу нилээн тий одоо маш хурдан хугацаанд сайжирч тэр хүмүүсийн түвшинд очихгүй бол өөрийгөө үнэхээр голсон. Нэг жилийн дотор бол үнэхээр магадгүй бас сарим хүмүүсээс за илүү их цаашаа гэхдээ айгүй их одоо хурдтай маш одоо хичээх шаардлагатай болж таарч байгаа. За тэгээд дээрэс нь бас нөгөө стресс. Монголд яг үнэ хэлэхэд айгүй стресс багтаа байсан. Тэр одоо хувийн сектор. Гэхдээ яг нөгөө Монголд би ажилладаг байхад бол тий хамаагүй стресс багтаа байж тий. Ер нь хагас сайн бүтэн сайн жишээлбэл заавал нэг ажиллах албатаач биш тий. Гэтэл яг Нью-Йоркд бол ингээд хагас сайн тэр нь ингээд бүр тэндээ соёл байгаа хгүй тий. Тэгэхээр тэр соёлд нь уусаад тий ингээд бие хүртэл тэндээ дасан зогцоод ингээд ажиллахад тийм цаг хугацаа шаардсан те. Гэхдээ химнэлтэй ингээд яг ороод ингээд сурхаас ураагүй болоо явж байгаа юм л та. За тэгчээ дахиад ингээд төрд ингээд ажиллахад бас дахиад контрастууд гарч байгаа. Бас дахиад өөрийн давуу нөгөө сул талууд бас байна те. Надаа хамгийн одоо нэг номерт хэлэх зүйл нь болохоор яг хуу төрд ингээд ажиллахад те бас эн чинь явж бүгдээрээ нэг зүйл давтагддаг. Тэр бол ингээд багийн тоглолт. Чи хийж ганцаараа ажилдаггүй байхгүй. Тэр бас маш олон төрлийн хүмүүстэй те олон төрлийн ажлыг ингээд хийх болж таарна. Тэгэхээр ерөөсөө хамгийн явж хамгийн том чаленж, хамгийн том сорил маань хүмүүстэй хэрхэн зохицож тэг баг болоод баг өдөртөж ажиллах вэ? Энэ бол хамгийн том сорил байсан. Гэхдээ өөрийн тэр одоо яг янз бүрийн стандартаар ингээд ажиллаж одоо би өөрийн нэг стандарт тогтлоо шүү дээ тийм үү. Тэр стандартаа энд ирлээгээд би бууруулмааргүй байна. Тэр тийм хүлээлтийг тийм одоо шаардлагыг тавьж эхэлж байгаа юм л да. Тэгээ ажиллаад ихэнх хүлээж авч ийн өргөн тойрных нь хийхтэй тий айгуул магадгүй шүү дээ тий хийхтэй чи тийм үү эсвэл юу их ажилтгий одоо бидрийг дагуулах гэж ялгарах гэж хичээлээд ир гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юмсууд тийм байлгүй яг уу тий янз бүрийн гомдол саналууд зөндөө ирж ирсэн тий би хүмүүсээ ч нэлээд пушилсан те манай сайд бас яг тийм хүн байхгүй бас айгүй тийм
айгу олон цагаар ажилладаг бас шаардлага өндөртэй тий өөрөө урд нь бас ингээд докторч хийжсэн. За тэгэхээр нөгөө шаардлага хүмүүсээс тавиад гэхээр яг нөгөө эхлээд амаргүй байсан тий. Гэхдээ нөгөө цаг хугацааны явцад бол ингээд ерөөхдөө надаас одоо би одоо жишээлбэл дэд сайдны хувьд презентац хийлээ ч юм уу тий одоо хийлэхэд ямар хөө хүлээлт байх вэ тэр хүмүүс гэсэн ойлгоод тий одоо бас нэг хамтарч нэгнээсээ суралцаад л явж лээ. Презентац хийх үү тий өөрөө презентацаа юу өөрөө эхлээд бол нэлээд хийдэг гэсэн. Одоо ихтэй ер нь бол манай залуучууд бол одоо нэг стандарт форматыг бий болгоцсон болохоор ингэ болсон тий. Тэр хүмүүс ч гэсэн бас ингээд хамтраад суралцаад явж байгаа байхгүй тий. Төсөөснөөс өөр юм харин байгаагүй тий ер нь. Төсөөснөөс өөр юм уу байлгүй яах вэ? Төсөөснөөс өөр юмнууд төрийн бас зайлшгүй явах ёстой бас нэг өөрсдийн тийм соёл байна тий. Тэнд нь бас дасан зохицоод явах ёстой тий. Тэр шат дамжлагууд ингээд хүнд сурталтаа гэж нэг талаас харагддаг боловч зарим нөгөө талаас бас зайлшгүй байх ёстой хяналтын процедурууд байгаа байхгүй юу? Гэхдээ энийг яаж хин хинтэй харилцан ашигтайгаар хин хинтэй одоо чирэгдэл учруулахгүйгээр хурдан явуулах вэ? За энэ дээр ялангуяа технологиг яаж ашиглах вэ те? Ялангуяа энэ ковидтой нөхцөлд бол энэ яг үнэ хэлэхэд төрд бас нэг тийм юу байсан? Нэг тийм одоо disruption гэх юм уу те? Нэг тийм одоо сэрэх тийм одоо гаргалгаа байсан байхгүй юу? Одоо энэ ковидтэй энэ үед бид нэр цахимыг ашиглахаас өөр аргагүй болж байгаа тийм үү? Гэрээсээ ажиллах болж таарч байна. Тэгэхээр энэ нь өөрөөсөө биднэрт нэг тийм бараг хүчээр шахуу сурах ёстой нэг зүйл болж гарч ирсэн. За та хоёрын хувьд. За би болохоор Наги болохоор уулуурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд тий. Тэгээд уулуурхай хүнд үйлдвэрийн яамны харьяа Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг үндэсний геологийн алба гэж сая шинээр байгуулагдсан байхгүй 20 оны 6 сарын 23-ны засгийн газрын тогтоолтой төрийн байгууллагыг бид нар гаднаас нь их буруу ойлгох юм шиг санагдсан. Тэг яг зөв яг шинэ байгуулагдж байгаа тий агентлагт ингээ орохоор зөвөр миний нэг авч хуримтлуулж байгаа туршлага гэвэл ер нь агентлаг шинээр байгуулагдахад ямар бичиг цаас эхэлж явдгийг. Хөндлөнгөөс ингээ ороод ирсэн хүний хувьд ингээ харахаар төрд нэг тийм захирагдуулах нэг тийм зарчим гэдэг бол айгүй тод үйлчилдэг. За ингээд нэг хурал боллоо. Манад ингээ манай өрөөнд хүмүүс орж ирж байна. Тэд ингээд би тэр дээдл ороод очиод суухад хүртэл надад нэг тийм сонирн мэдрэмж байгаа хөө тийм тасаагүй. Тэгтэл удаан ингээд төрд ингээд дарах хийгээ явцсан хүмүүс бол ингээд тэр бол зүгээр энгийн орж ирэл суучдаг тийм. Хүмүүсийн хувьд бол тийм соёл байгаа байхгүй юу? Тэгэхэд бол би яг ингээд судлаад цэвэр PhD-гээ судалгаа хийж агаад шууд ингээд нэг ганц хүний тоглолтын дээр ингэж өөрийнхөө юмыг харуулж агаад орж ирэхээр түрүү 80 хэлдэг тэр нөгөө багийн тоглолтын маневр айгу тийм чухал болохыг мэдсэн. Төрийнхэн болохоор яг тийм багаараа тоглолт юм лээ. Одоо жишээ нь нэг галан бичиг гарлаа гэхэд ингээд тойрж явж байгаа нэг соёл одоо журам гэх ингээд явчихаа. Тэгснэ ингээд тэр нь ингээд дамжигдаад явж ийснэ хэрэг удирдлагатай мэдэгдээгүй нийгэм гарчих юм бол тэр хүн дээр асуудал очиж идэг ч юм уу те. Тэр соёл миний бодлоор их зүйтэй юм байна. Тэгжээж багаар хөдөлдөг механизм нь явдсан байна гэж болох. Тэгжээж нөгөө хүн болтны оролцоотой те хяналтын одоо механизм байгаа байхгүй яг. Тэ тэн дээр алдаа гаргахгүй те. Бүх талаас нь хянсан бүгдээрээ окей гэсэн те. За миний хувьд би болохоор Монгол дээрээ бас яг удаагүй байгаа тий. Тэгээ би ч н одоо бас яг төрийн албан хаагч биш. Төрийн өмчт компанид эзэмших 34% төлөөлөөд өөр хувийн компанид ажиллаж байгаа тий. Гэтэ миний харсан нэг үнцэг гэвэл бас яг удаагүй яг ирээд ижсэн чинь цар тахалтай холбоотой хөл хорой болцсон тий. Тэгээд яг тэрнтэй үүдэлтэй миний нэг анзаарсан юм гэвэл одоо энэ цахимаар ажил явуулах бас нэг тийм соёл байгаа байхгүй юу. Тэр нь болохоор Америк төрийн жил 2020 оноос эхлээд цар тахлуулаад бид нар гэрээсээ ажиллаа л те. Бүх хүмүүс цахимаар ажиллаа л. Тэгж яагаад бидний одоо Америкт бидний ажил бол яг л офс суугаад яаж явдаг гэсэн. Яг тэрүүгээр л явдаг гэсэн. Хүн болгон дор бүрнээ ингээл хийх ёстой юм а хийгээл явсан л та. Тэгээ Монгол дээрээ болохоор надад нэг анзаарчихсан юм нь юу вэ гэхээр бид нар мөн ингээд 2020 оноос эхлээд цар тахлуулаад ингээд айгүй их бэлтгэл ажил хийгээд явах боломжтой байсан боловч яг хөл хорон ингээд зарлаад ингээд хатуг хөлөрөнд ороод бүх хүмүүс гэрээс ажиллахсан ч жоохон бэлтгэлгүй байсан юм уу гэж надад санагдсан л та. Одоо тэгэл төрийн өмчт компанид ажиллаж байгаа хүмүүстэй ингээд хамт тий имэйл одоо би билүүгээ явуулаад ажиллаа хийх гэхээр манад интернет байхгүй ч юм уу те. Тиймэрхүү асуудлууд бол компьютер байхгүй. Тиймэрхүү асуудлууд байсан тийм. Гэхдээ бид нар тэрийг айгүй хурдан ингээд сураад тэрнээсээ ингээд одоо айгүй хурдан алдаа. Энэ дэр нэг бас сайн асуулт байсан шүү дээ. Одоо жишээлбэл яг төрд ингээд данхаагаал амар олон хүнтэйгээ те. Жишээлбэл одоо би яам дээр жишээ авъя л та те. Манай яам одоо орлого бүрдүүлэлт талаасаа төсвийн орлого бүрдүүлэлт талаасаа баг хамгийн том төсвийг бүрдүүлдэг одоо яамнуудын нэг штэ уул уурхай хүнд үйлдвэрийн салбар маань. Гэтэл нийт ажилчдынхаа тоогоор ингээд аваад үзэх юм бол манайх чинь нэг 78 хүнтэй байгаа. 78 хүнтэй гэдэг чинь хамгийн
бага хүнтэй яам нөхгүй юу? Тийш үү. Яг нийт ажилчдынхаа тоогоор ингээд 14 ямыг чагсаах бол манайх Европт нордог байхгүй юу? Тэгэхээр хамгийн бага бүтцээр хамгийн том орлогыг бүрдүүлж байгаа салбар нь манайх тий. За тэгээд тэр этгийг л бас нэг хүний нөгөө эдийн засгийн бүтээмжийг хараад үзэхээр ялчгүй уулуурхай салбар хамгийн их эдийн засгийн бүтээмж хамгийн одоо өндөр цалин олгож байгаа тий. А тэгээ бас дээрэс нь бас нэг сонирхолтой статистик юу байдаг вэ гэхээр энэ статистикийг бид нар ярьж ойлголцох хэрэгтэй л да. Ер нь бол ингээд ер нь одоо олон нийтээр ч гэсэн энийг мэдэх хэрэгтэй байхгүй. Одоо хамгийн том төсвийг төсвийн нэгийг бүрдүүлдэг мөртлөө бас хамгийн бага төсөв одоо манай яамн дээр ирдэг. Хамгийн 14 гэж агсаагаар манай хамгийн бага төсөвтэй байдаг тий. Тийм билээ. Яг ер нь бол ингээд явцсан юм байлээ л та. Гэтэ тэгээ яг манай төсөв чи хаашаа ордог вэ гэхээр нэг цалин малин хийс илүүтэйгээр буцаад нөгөө тэр дараагийн том ордууд шүү дээ тийм үү. Дараагийн оюут толгой Эрдэнэс таван толгой гэх мэт томоохон ордууд бий болох тий. Тэр хөрөнгө оруулалт орж ирэх тэр хамгийн анхан шатны эрлийн тийм хайгуулын ажлыг тий хийдэг. Тийш тэр ажил руу ханг төсөв маань ер нь л явдаг байгаа юм л та. Тэгэхээр уулуурхайг тий урт хугацаанд ингээд энэ дээр бүгдээрээ одоо уулуурхайтай холбоотой хүмүүс сууж байна л та. Тэгэхээр та бүхэн ч гэсэн энэ дээр санал болгох хэлэх бах. Урт хугацаанд бид нэртэй одоо Монгол улсын одоо тэргүүлэгч салбараа ингээд хөгжүүлэхийн тулд тий бид нар одоо Монголын одоо уулуурхайг бол зөвхөн оюут толгой Эрдэнэс таван толгоор төсөөлж болохгүй байхгүй юу. Дахиад 5 оюут толгой гаргаж ирэх Монголд потенциал байна тий. Дахиад 5 оюут толгойч байх бол потенциалтай байхгүй юу. Тэгэхээр тэр потенциалыг нээхийн тулд урт хугацаанд нөгөө энэ салбар ингээд цаашаа аягүй сайн хөгжих хэрэгтэй тийм үү? Тэр судалгааны ажлыг нь хариуцж байгаа нь үндэсний геологийн албар. Зөв. Тэгэхээр одоо анх удаага яг хариуцсан үндэсний геологийн албар ингээд байгуулагдсан тий. Сайн нөгөө бүтээмж гэж ярьсан дээр бас асуу гэж бодлоо л да. Та хоёр одоо амар ингээд те нэг сард 2 өдөр л амардаг тийм газраас ирээд ажиллаж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө Монгол хүний бүтээмжийг ер нь яаж нэмэгдүүлэх ёстой вэ гэдэг дээр бас ер нь одоо ингээд залуу хүмүүс ингээд төрд орж ажиллаж байгааг бас үлгэрлээд тэгээ нэг тийм соёл стандартыг бас бий болгоод тэгээ ер нь яаж ажиллавал тэр бүтээмж нэмэгдэх ёстой гэдэг тийм чиглэл рүү анхаарах ёстой цаг ирсэн болов уу гэж бас хараад байдаг л да. Одоо яг ингээд та нар шинхэн байгаа шүү дээ. Шинхэн дөнгөж энд ирсэн энд соёлдоо араа уусаагүй байгаа дээрээ энийг араа өөрөөр харж байгаа. Юу миний бодлоор бол энэ хүмүүсийн өөрсдөө хандлагын л асуудал та ер нь л тий ямар ч хүн хөдөлмөрлөөд тухайн хөдөлмөрийн үр шимийг хүртээд тэгээд явах бол айгүй тийм одоо аз жаргалтай тий тийм мэдрэмж авах тийм боломжтой байдаг. Тэгээд монголчуудын хувьд одоо нийтээр одоо тийм биш гэж ярих нь ч бас хаашаа юм тий. Гэтэ яг дотроо ингээд юм хий бүтээ гэсэн хүмүүс байдаг. Гэтэл хийж бүтээ гэж бодоогүй хүмүүс бас байдаг тий. Тийм хүмүүсийн одоо хандлагыг нөржлөх одоо тийм үлгэр дуурайл болох тийм хүмүүс бас ер нь гарч ирж байна. Тэгээд тэрийг бас одоо манай залуучууд бас хараад тухайн хүмүүсээс үлгэр дуурайл аваад тэгээд цаашдаа боловсролын чадвараач дээшлүүлээд ажлын туршлагаач бас нэмэгдүүлээд тэгээд явхад ер нь бол тийм болохоор тэгээд өссөн хүмүүс нь илүү амбицтай ажиллаад гэтээ яг Монгол хүний бүтээсэн одоо үр дүн гэдэг утгаараа л яг анхаарах ёстой асуудал ахaltaа хүмүүсийн хандлага дээр би л тэгж бодож байна. Энэ дээр бас нэмээ хэлэхэд одоо жишээлбэл манай ингээд яамн дээр би ингээд жил гаруй ингээд ажиллаж байхад те бас залуучуудаа яамныхаа хүмүүсийг ингээд бас бүтээмжийг нь сайжруулахын тулд ингээд бид нэмэлт те одоо тийм сурах тэр боломжоор хангах хэрэгтэй юм шиг байна. Одоо жишээлбэл яг презентац дээр те одоо презентац дээр би айгүй ач холбогдол өгдөг юм л да. Яг хуучин банкир байсны хувьд ч юм уу. Яг тэгэхээр хүнд нөгөө юмаа тайлбарлаж өгөх маш оновчтой хэлбэр чи өөрөө презентац гэхгүй те. Одоо шийдвэрээ зөв ойлгуулахад те. Тэгэхээр яг тэрүүн дээр жишээлбэл хэрэг зөв оновчтой сайн хийх үү ч юм уу те. Тэрүүн дээр ингээд нэмэлт сургалтуудыг ингээд ажилчдаа өгөөд ч юм уу те. Тэгэх юм бас яг ингээд шаардлагатай тэр сургалтуудыг нөхөх юм бол бүтээмж бас одоо те сайжрах тийм одоо гаргалгаа бас байдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн манай сайдууд дээр ярьж л одоо хүмүүстэй яг тийм сургалт авъя. Сургалт хийгээд хүмүүсийнхээ бүтээмжийг сайжруулах дээр ажиллая. Хичээж тийм чинь яг тэгжээж бас бид нэр илүү үр дүн гаргана. Нөгөө хурд хугацаанд ажлыг амжуулна те. Би зөвхөн нэг төрийн захиргаа ер нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин гэж авах өсвчүүл яасан гэсэн тийм санаа илмэрх юм. Санал нэг байна уу ер нь бол тийм. Би бол одоо миний цалин бага гэж хэлж чадахгүй л те. Тэгээ азар нөгөө breadwinner нь би биш юм да гэртээ. Тийм болохоор тэгээ нэг санаа зовхгүй байна. Гэхдээ яг тэгэл яг одоогийн байгаа цалингаар хүний ингээл линк тэг гээд бас шаардахаар тэгэл манайхан тэгтээ аягүй сүрхэн штэ. Тэгэл аягүй их ажилтдаг штэ. Яг ингээл яг тулчаар тэгэл ажиллаа. Тэгэхээр тийм нэг хүсэл нэг тийм төрийн албанд ажиллаж байсан тэр хүний тийм нэг бас өөртөө эго бас байна. Айгүй олон хүмүүс л ингэж яриад байдаг шүү дээ. Бидний ихтэй одоо яг бидний үеийн залуучуудыг та нар бол яг ингээд ийм Монгол улсын хөгжлийн, Монголын нэг ийм гой цаг үе дээр амьдарч байна
гэж яриад байдаг те. Тэнгүүд бид нар нэг юм тэрийг сонсохоор нэг айгу үүрэгчээд байгаа юм шиг те. За бид нар хариуцлагатай байх бол болохгүй юм байна да ч гэдэг юм уу, нэг дор дороо ажиллаж байгаа салбар дээр тэр гоё цаг үеийг юм уу тэр хариуцлагатай магадгүй энэ гоё цаг үе гэхээр нэг илүү гоё юм руу гоё юмны суурийг тавьж байгаа гоё үе ирэх гэж байгаагийн өмнөх үе гэж ойлгож болно шүү дээ. Тэрийг та нар юу гэж хардаг вэ? Яг ямар гоё үе дээр байгаа юм бид нар? Айгуу гоё асуулт энэ тий. Истог асуулт байна. Тий, айгуу. Би явчих вэ? За би ингэж хард би санал нэг байна. Яг тэгэхээр Монгол улсын яг түүхийг ингээд аваад үзэх юм бол яг ардчлал руу шилжээд 30 жил яг түүхэн цаг хугацаанаас аваад үзэх юм бол яг хүн одоо жишээлбэл за улс орон те янз бүрийн шийдвэр гаргаад бүтлгүүтээд алдаж оноод те тэрийгэ буцаж анализ хийхэд яг хангалттай хугацаа гэж боддог байхгүй. Тэгэхээр яг эндээсээ суралцаад тэгээ дараагийн 30 жил рүү ч юм уу ингээд дараагийн 10 20 жил юу болох вэ те тэрийг харахад одоо жишээлбэл яг уулуурхайн салбараас ингээд аваад үзэх юм бол дараагийн 5-аас 10 жил бид нарт тийм айгүй эерэг те ер нь ингээд цаашаа нэлээд өсөлттэй байх тийм одоо цонх үе гэж харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ үед одоо жишээлбэл яг олон залуучууд ингээд гарч ирээсэ тий. Тэгээ яг тэр одоо дараагийн 30 жилийг тодорхойлох яг тэр үе дээр яг тэр одоо уулуурхайн салбар чинь Монголд айгүй чухал ягаад гэх юм бол эдийн засгийн өсөлтийг одоо урагш нь авчирдаг том салбар шүү дээ. Тэгэхээр яг энэ үед бүгдээрээ хамтраад зөв шийдвэр гаргаад тий тэр залуучуудын оролцоог ингээ хангаа явах юм бол дараагийн 30 жил өсрөнгөө 30 жил Монгол Улсын хөгжил гэж надад бол харагддаг. Хамгийн ингэж жишээлбэл оюу толгойг ингэж амар задалж хүн болго ярьдаггүй л байсан үе шүү дээ. Өмнөх хэдэн жилүүдэд гэхээр тий хийцэн тэр гэрээнийхээ заалтыг зөвшөөрөөд тэр хүрийн одоо юуг нь өгөөд л явж исэн үе шүү. Тэгэхэд одоо ингээд эндээс маш том туршлага суугаа дараагийн оюу толгой дээр бид нар аягүй туршлагатайгаар ажиллах байхгүй. За одоо бас дахиад одоо оюу толгойтой холбож байгаа тийм. Миний хувьд бол одоо 29 оноос хойш ингээд оюу толгойн асуудал ингээд яригдаад лсэн. Тэгээ тухайн үед одоо Хотод Бацангал захирал бас хэлжсэн. Тэгээ 2008 29 онд оюу толгойн гэрээ зурагтад Монгол улсын одоо болсон хүчний чадамж ямар байсан бэ гэд бодоод үзэх юм бол өнөөдөр шал өөр дэсэн гэж нэг ярьж байсан шүү дээ тий. Би болохоор одоо арай л өдрийн өнцгөөс нь дахиад бид нар 10 жилийн дараа харахад одоо бид нар одоо хөвшин болсон тий. Биднээс илүү мундаг залуучууд гараад ирсэн, гадаадад боловсрол эзэмшсэн, улам их дурчлаг хуримтлсан. Яг жигнэсээ би бас 2008 онд оюутан байж байгаа төгсөж хурж ирээд тэгээд шууд уулуурхай руу ороод одоо энэ Монголд одоо яг болоод байгаа энэ уулуурхайн твшилтэд одоо энэ одоо тесрэлт тий. Яг тэрнээс суралцаад одоо тэрний л одоо үр ашиг гэх юм уу да тий яг миний эзэмшсэн боловсрол, миний эзэмшсэн одоо ажлын туршлага гэвэл тий. Одоо тэрнтэй адилхан дараагийн 10 20 жилд бүр улам мундаг Монгол залуучууд гарч ирнэ гэж би бол бодож байна. Тэгээд ер нь бол тэгээд бодохоор энэ Монголын ирээд айгүй гэгэл санагддаг шүү. Тэгэхээр одоо тийм гоё үе ирэх гээд байгаа юм чаас бид нар бэлэн байх хэрэгтэй байна тий. Ур чадварын хувьд ч тэр мэдлэг боловсрал нэг юм ажиллах хүчний хувьд ч гэсэн тий. За миний болохоор би яг өөрийнхөө одоо ажиллаж байгаа газартай холбоод хэлье. Тэгэхээр одоо засгийн газар маань тий одоо энэ уулуурхаан салбарыг байнга тэтгэж явах тэр мэдээллийг гаргаад өгөөч гэд геологи албыг дахин ингээ байгуулж авах үед нь яг өнөө үеийн ярих юм бол тий. Одоо энэ гадаад дотоодод зөндөө хүлэн зөвшөөрөгдсөн мундаг геологчд байна. Тэд нар маань одоо ганц ганцаараа яваад ахгүй нэгдээд ингээд яг ажиллах боломж нь ингээд гаргаад ирсэн байна. Тэгэхээр хамтраад ажиллах энэ нөхцөлийг нь бүрдүүлсэн байна. Тэр энэ дээр бүгдээрээ тоглоё, бүгдээрээ нэгдгийа гэж хэлмээр байна. Тэгээ одоо яг боломж нь байгаа учраас тэнд байгаа эрдэмтэд судлаачид маань геологи албан дээр ирээсээ тэгээ бүгдээрээ нэгдээд гоё төслүүдийг гаргаж ирэх юмсан гэж бол хэлмээр байна. Тэгээ одоо яг манай нэг салбар дээр нэг ингээ ярих юм бол ташраараа нэг нэр хүндийн асуудал жоохон онцгүй яригадаад байгаа. Одоо ингээд нэг ингэх гэж гинүү тэгэх гэж гинүү гэдэг нэг тийм яриа байгаа. Одоо яг хаа хоцсон газар л нэг ухах гад байноу ч юм уу тий. Тэгэхээр яг манай салбар бол суурийн бүх мэдээллийг бэлддэм шүү. Геологийн ажлаас эрлийн ажил эхлээд эрлийн ажлаас уурхаа ингээд хөгжөө явдсан шүү. Үе шатаа болсон ч тэр манайх суур юм аа гэдгийг бас энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс маань ойлгоосай. Тийм тэгээ бүгдээрээ нийлээд их олон зүйлийг хийж чадах бах. Тэгэхээр энэ үе бол их чухал үе байгаа юм шүү л гэж хэлэх хэрэгтэй. Тэгэхээр одоо жишээлбэл бид гурийн яг сууж байгаа бол бүгдээрээ л яг нэг үеийн томилгоо тий. Тэгэхээр яг энийг ойлгоод залуучуудад бас ингээд боломж олгоод өөрчлөлт гаргахт нь яг хэсэг нь болоод тий. Ингээ явж байгаа нь өөрөө бас ингээд айгуу тийм одоо тийм түүхэн сайшилтал гэж би бодож байна. За тэгээд ер нь янз бүр дээ. Би нэг хөрөнгө оруулалтын банкэр хийдэг байхдаа ер нь орон цагаар аягүй суугаа сурцсан. Тэгээд өглөө босох шаардлагатай бол тэгэл босно дээ. Тийм болохоор ер нь л яг нэг тогтсон орондоо ордог өглөө босдог цаг гэж бидэггүй шүү дээ. Өдөр тутмынхаа ажлыг би Outlook програмын календар маягийг ашиглах туфтаа. Тэгээд яг хийх юмнуудаа хувийн ч байсан, ажлын ч байсан бүх юмудаа ингээд цаг цагаар нь төлөвлөждөг. Тэгээд яг хаа хэрэг
нөгөө бүх юм төлөвлөсөн ясаар болдгоо болохоор тэгээд тэр бүтээг бол тэрийг ингээд drag хийгээд дараагийн өдөр рүү шилжүүлчихдэг ч юм уу тэгээ авчаар аяг амар ид. За яг одоо уншиж байгаа ном гэвэл байхгүй. Би ер нь сүүлийн үед ном уншаас аяг подкаст сонсдог болсон. Ном уншихтаа ч гэсэн уншихын оронд аудиобук аяг сонсдог болсон л та. Тэгээд подкастууд одоо TEDx Radio Hour гэдэг нөгөө TEDx-ийн хөтөлбөр дээр ярилцдаг юмнуудыг бүгдийг радио шоу болгоод хийсэн тийм подкаст гэдэг. Тэрийг аяг сонсдог. Тэгээд яг тэр подкастыг хийдэг нэвтрүүлэгч өмнө нь хийдэг байсан бас How I Built This гэдэг одоо бизнес entrepreneur хүмүүсийн одоо бизнесээ хамгийн анх яаж эхлүүлсэн түүхээ ярьдаг айгуу гоё подкаст гэдэг. Тэр подкастуудыг айгуу сонсох дуртай. Яг одоо амралтын өдрүүдээр гэрийнхэнтэйгээ айгуу цаг өнгөрүүлж байгаа. Би нөгөө Монголоос яваад 10 жил болцоод ирсэн учраас гэр бүлийнхэнтэйгээ цаг өнгөрүүлэх бол миний хувьд айгуу гоё тийм алтан тий боломж учраас одоо тэгэл хагас бүтэн сайн наав ижинд л яваад чичдэг ш тэр нь л. Одоо олон нийтэд харилцах тий одоо олон нийтэд ингээд ярих ч юм уу тий одоо төрний хоёул ярьжсэн тий хүмүүст яаж товч тодорхой илүү мэдээллийг сайн хүргэх тал дээр яг нэлээд бодож байгаа. Өөр одоо хувийн хувьд одоо эрүүл мэндэд аягуулсан анхаарах нь чухал юм байна да. Одоо ер нь сүүлийн хувьд те сүүлийн үед залуучуудын аягүй анхаарах болсон зүйл ч бас эрүүл хооллолт, эрүүл амьдрал те тэрнтэй холбоотой өөрийнхөө мэдлэгийг ч болон бас яг амьдралд хэрэгжүүлж байгаа юмнуудыг анхаарах гэж бодож байгаа. Ер нь Монгол улсынхаа нутгаар нь ер нь ингээд нийтэд нэг аялаад үзэж байл санагддаг. Одоо манай баруун аймагуудын те Баян Хөлгийн, Ховд, Увс нуур тэгээ түрүү ярьжсэн Алтаа Таванбогд, Хүүтний оргил гэх мэт газрууд айгүй тийм өрмөц төгсдтэй сайхан байгалийн орчинтой тийм газрууд руу явж үзмээр байдаг. Би багада хөвсгөл нурлуу явж исэн дахиж явж үзмээр байна. За тэгээл манай өмнө говьд чи Олон ам гэх зэрэг айгүй сонирхолтой байгалийн бүтцтэй газрууд айгүй хэдэг шүү дээ. Тэр газруудаар бүгднгээр нь ер нь явж үзэж Монгол улсаа бас айгүй сайн судалмаар байна л та. Урилга авч ярилцсанд их баярлалаа. Манай нэг юм селфи хийдэг боломжтой байдаг. Селфигээ хийгээд наг нанаас ийхөө. Тэгээд дуусгая та. Это хавхт намайг гэж. За хамтлаг. За дээшээ бүрээ. Залуу хүмүүсэнтэй нэг стори чи гэдэг шиг. Стори. Тэгээд нэг нэг